Питер бол брокер Максвеллийн офисын ажилтан. Тэрээр Максвеллийг өглөө оффист ирэхэд шин сорхыг зүйл олж дуулах болов гэсэн найдлага өөртөө тавьж байлаа. Яг 9:30-д Максвелл нарийн бичиг бүсгүйтэйгээ хамт орж ирэв. Өглөөний мэнд Питер гэж Максвелл мэдлээд бушуухан ширээрээ гүйх нь холгүй учин суув. Нарийн бичиг бүсгүй Максвеллтэй хамт жил гарам ажиллаж байгаа. Тэр үнэхээр сайхан бүсгүй бөгөөд өмнөх нарийн бичгийн ажилтнуудаас илүү сайн ажиллаа хийдэг нэгэн байлаа. Тэрээр энэ өглөө илүү аз жаргалтай нэмсэглэн зогсож байхыг Питер олж харжээ. Питер түүнийг хэсэг ажиглан зогсов. Энэ өглөө түүний хувьд сайн зүйл хүлээх хэсгүй байхад яагаад тэрээр ийм аз жаргалтай зогсно вэ? Яагаад тэр өөрийн өрөөрөө явахгүй Максвеллийн хажуу зогсно вэ? Хэмээн дотроо хэсэг тунгаан бодов. За юу болов? Хэмээн Максвелл асуулаа. Онцгой юм байхгүй хэмээн бүсгүй хариулав. Бүсгүй Питер рүү дөхөн очиж "Ноён Питер, өчигдөр ноён Максвелл шинэ нарийн бичгийн ажилд хайх хэрэгтэй байна гэж хэлээгүй биз?" хэмээн асуулаа. "Тийм ээ, тэгсэн. Шинэ нарийн бичгийн ажилд яарал доолох хэрэгтэй байна гэж хэлсэн. Би хэд хэд үнтэй холбогдсон боловч аль хэдийн 9:30 болчиход байхад нэгэн ч ирээгүй вэ" гэж Питер хариулв. "Ойлголоо. Би ямар ч тач ажлаа эрдийнхээр хийж баядаа" гэж хэлэн бүсгүй ширээрээ алхав. Брокер хүний 1 минут тутам маш үнэтэй байдаг. Өнөөдөр бол Максвеллийн хувьд бусад өдрөөс ч илүү завгүй өдөр байлаа. Түүний ширээний хажууд ажиллах нэгэн хэвлэгч машинд минут тутам шуудан ирнэ. Тэр болгоныг цаг тутам шалгах нь Максвеллийн ажлын нэг хэсэг байлаа. Гэнэт түүний өрөөнд нэгэн алтан шаргал үстэй нэгэн залуу эмэгтэй алхан орж ирэв. Питер ч түүний хойноос орж ирлээ. "Нарийн бичгийн ажилд орох хүсэлтэй хүн ирлээ" гэж Питер танилцууллаа. "Ямар ажил?" гэж Максвелл гайхан асуухад "Нарийн бичгийн ажил. Та надад шинэ ажилд олж ирэхийг өчтөр таалдсан шүү дээ" гэж Питер өчгөд. "Та андуурсан бололтой. Юу болсон гэж би танд тийм зүйл таалах вэ дээ? Хатагтай Лесли одоор маш сайн ажиллаа хийж байгаа. Түүнийг солих ямар ч шаардлага байхгүй. Танд төг уудсанд хүлцэлвч. Ахиж өөр хүн дуудах шаардлага байхгүй шүү" хэмээн Максвелл Питер болон шинэ нэмэгтэйд хандан хэлв. Өдийн цайны цаг ордож ажлаар хөөр ямсгал арай хийн намжиж ирэв. Максвелл цонхоо онголгон хэсэг хамс хийв. Цонхоор цэцгийн үнэр өрөөнд орж ирэх нь тунд хаатай мэдрэмж төрүүлж байлаа. Энэ цэцгийн үнэр түнд маш ойрхон байгаа нэгнийг санагдуулна. "За одоо л заавал хэлнэ. Одоо л асууна" гэж өөртөө хэлснэ. Нарийн бичгийн өрөө рүү очив. Лесли түүнийг харан баярлан угтав. "Надад ердөө ганцхан л хорон байна. Би үүнийг хэлчихэд буцаад ажилдаа орохгүй бол болохгүй. Та харин маш хурдан хариулах хэрэгтэй байна. Ойлгосон уу? Та миний эхнэр болохгүй биз? Би таныг маш эртнээс ажилдаг болсон л доо" гэж маш яаралтай нарахгүй ноён Максвелл хэлв. "Юу хэлнэ вэ, Максвелл минь?" хэмээн бүсгүй хариулахад. "Би тантай гэрлэх хүсэлтэй байна. Би танд хайртай. Үүнийг хэлэх гэж удаан бодсон юм шүү. Надтай гэрлээч" гэж Максвелл түүнийг шавтуулав. Бүсгүй түүний хэсэг гайхан харах үед түүний нүднээс нулимс туслав. "Би мэдсэн юм аа. Энэ ажил ийм л хор уршигтай. Энэ таны бүх хой санамжийг алдуулчихсан байх шүү дээ. Бид хоёр өчигдөр 8 цагт эхнэр нөхөр хоёр болцоосон шүү дээ. Та түүнийг санахгүй байгаа хэрэг үү?" гэж өрөвдөлтэй нарахгүй асуулаа.